дотор ч юу гэдэг гэр бүл байна. Мөнгөөр авч болохгүй зөндөө зүйл үр хүүхэд байна. Одоо юу гэдэг эцэг их байна. Сайхан эцэг их байна. Сайхан найз нөхд байна. Одоо юу гэдэг тийм өчнөө зүйлсүүд байгаа сте. А тэг чин хүмүүс шууд ганцхан амьдралын баталгаа буюу 50 амьдрал бүрдүүлэгч гол хүчин зүйл нь мөнгө гэдээ ойлгочод байгаа байхгүй. Сонсогч та амьдралын өчиг нэвтрүүлгийн лав гаргийн давталтын дугаарыг сонсож байна. Би баяжих юм бол ажиглалтай болно гэж байгаа хүмүүс чинь ингээд алдаад байгаа байхгүй. Одоо энэ 50 амьдрал мэдрэмжийг мэдрэхгүй. Одоо нэснэ чи гэртээ очиод одоо нэснэ ихнэр хөвгчээ сайхан одоо эрүүл сарвал одоо сайхан хөгжилдөөд ингээд гэртээ орой ажиллаа тараад ингээд очиж суугчид. Үнэхээр сайхан сэтгэлээ өдөө. Энэ чинь энэ ажиглал тэр сайхан мэдрэмж аахгүй юу? Ажиглал. Тэг чи хүмүүс энийгээ мэдэрч чадахгүй бол хэцүү байдалд орно. Чи мянга мөнгөтэй байлаа гэд юу ажиглалтай хүн байдгүй байхгүй. Одоо чи манай Монголын тэр одоо хүмүүс яриад энэ олигарх баянгаал. За тэд нар дотроос надад ажиглалтай нэг хүн харуулад байна. Би тэгвэл би үгнээсээ буцаж болно заяа. Тэг чин тэр дотор ажиглалтай ганц ч хүн байдгүй байхгүй. Яг бол бүгд буруу ойлголттой хүмүүс байдаг байхгүй. Ийм учраас тэдэрт би бод хизээч хатгахдаггүй байхгүй. За харин ёстой сайхан гэр бүлтэй сайхан амьдарч зүгээр сайхан тэр тайван сайхан амьдарч байгаа хүмүүст бол би үнэхээр хатгахдаггүй байхгүй. За ийм байдаг байхгүй. Энд энийгээр ялгаатай. Тэгээ 3 дахь мэдрэмж нь болохоор амжилтын мэдрэмж. Амжилтын мэдрэмж болохоор юу гэдэг вэ нөгөө хүсэл мөрөөдөл зорилгоо биелүүлэхэд хүн ядаа нэгсдээ тэмцээн уралдаанд төрүүлэхэд гардаг штэ. Тэр сайхан мэдрэмж байхгүй. Тэгэхээр амжилтын мэдрэмж болохоор буцаал нөгөө өчүүх юмнаас ч гэсэн амжилтын мэдрэмжийг мэдрэх боломжтой байдаг байхгүй. Тэр чинь хүмүүс нөгөө буцаал нөгөө хүндрүүлдэг байхгүй манайхан ч дахиад хүндрүүлчихдэг. Амар хүнд баа. Заавалчгүй нэг тэмцээн уралдаанд төрүүлэх штэ. Эсвэл нэг одоо юу гэдэг төрийн отон медаль юм уу салбарын тэргүүн мэргүүн гээл одоо нэг цагаан доромшуул авч ажиллаа гэдэг. Тэг чи үн чанартай биш. Зүгээр чи хийх гэж байгаа ажлаа зориг гэд хэлчихд болчихдог байхгүй. Зорилгоо биелүүлэхэд хүн амжилтыг мэдэрдэг байхгүй. Одоо жишээл гэрийн авгаанарт гардаг хамгийн том асуудал юу гэдэг вэ гэхээр ийм байдаг байхгүй. Нөгөө гэрийн ажил чи ямар ч үнцгэнэ байхгүй. Болчдөг. Тэгэн гутаа нөгөө гэрийн ажлаа нөгөө хүн чинь нэг үүрэг хариуцлага мэтэр хийхээр ямар ч нэг амжилт мэдрэгддэг. Тэгэхээр нөгөө хүн амжилтаар дутагдчихдаг байхгүй. Амжилтын мэдрэмж уу одоо энэ юуны хүсэл мөрөөдөл зорилгын мэдрэмж байхгүй. Тэр чинь үн чанартай нөгөө гэрийн эцэгтэй бол яах ёстой гэхээр зүгээр л одоо энэ гэрийнхээ хогоо шүүрчихийг энэ миний өнөөд энэ дараагийн 30 минутын зорилго гэл хогоо шүүрчих юм бол чи амжилтын мэдрэмж мэдэрдэг байна. Энийг яг мэддэг юм шиг хийдэж штэ. Би хийгээл хүмүүс намайг үнэлэх ёстой гэж хин нэгнээс нөгөө хариу хараад байдаг. Гэтэл өөрийнхөө зорилго болгоод хийх юм бол одоо энэ чинь жишээ нь юу гэдэг вэ гэхээр одоо хэлдэг штэ. Одоо чи бас өөрөө мэдчихэж байгаа. Хаяа нэг гэрээ харж байгаа. За энийг занж байгаа нэг зад цэвэрлэе гэдээ боддог шүү дээ. Тэгж тэгж байгаа нэг өдөр нэг зад цэвэрлдэг шүү дээ. Зад цэвэрлчихээр дараа нэг сэтгэл хангалаа. Бүх юм нэг л зэгцтэй аргаар гоё болдог шүү дээ. Тэр чи яа арилцсан юм шиг санагддаг. Тэр чи юу вэ гэхээр нөгөө юу аахгүй. Чи нөгөө зүгээр энийг нэг зад цэвэрлэнэ гэд өөрөө ч мэдэхгүйгээр зориг тавьсан байхгүй. Зориг тавьсан. Тэгэхээр нөгөө зоригоо биелүүлчихээр чи амжилтыг мэдэрж байгаа хэлбэрчин байхгүй. Тэгэхээр энэ бол зоригтой холбоотой. Тийм. Тэгэхээр энгийн жижигхэн юмыг ч гэсэн одоо нэгсэн юмнаас чи одоо юу гэдэг энгийн жижигхэн хийх гэж байгаа дараагийн үйлдэлээ хөлтөр чи миний зориг гэж хийх юм бол чи амжилтыг мэдрэх боломжтой байдаг байхгүй. Тэр чинь хүмүүс заавалчгүй нэг тэмцээн уралдаан заавалчгүй нэг том амжилтыг мэдрэж яах гээд. Монгол эрчүүдийн одоо энэ архинд орж байгааг их том шалтгаан чинь энэ амжилтын мэдрэмжтэй холбоотой байдаг. Яг бол өдөр шингүү зүтгээлээдэг юу яаж байгаач мэдэгдэхгүй тэгэл гэр орных нь ажлын байгаал ингээл нэг л дарагдаал тэгэл тэрнээсээ болоод нөгөөх хүн чинь шантарч эхэлдэг. Ингээл архи уугаад эхэлдэг. Ингээл архинд ордог чинь манай монголчуудын энэ амжилтын эрчүүдийн хувьд Монгол эрчүүдийн хувьд болохоор амжилтын мэдрэмжийн асуудал дээр их том асуудалтай байдаг байхгүй. Тэгэхээр ямар нэг юм зориг тавьж сурах. Одоо нэг цаг төлөлт гэж байдаг шүү дээ. Тэр чинь бас том зориг тавилтын систем байхгүй. Цаг төлөлт хийж болно. Одоо өнөөдөр би яг юу хийх ёстой вэ гэдэг. Тэгвэл хүмүүс чинь хоёрын хооронд толгойдод юм яачаал хаяа явчихдаг шүү дээ. Юм гоч энэ зориг интерес чинь буцаад нөгөө тавихтаа зүв тавих ёстой. Юу гэдгийг чи нэг өдөр дотор барахаагүй зүйл нэг өнөөдрийн зориг гэд тавьчих юм бол чи харин урам хугаалтыг мэдрэхээс амжилтыг мэдэрч тааж байгаа. Хүмүүс одоо ч хэлэхэд юу гэдэг вэ хөөе одоо юу гэдэг. Заримдаа нэг сэрхэн ирчвчтэй болж байгаа. За өнөөдөр ч англи хэл сурна. Нэг өдрийн дотор англи хэл сурдгүй л байхгүй юу. Тэр чинь нэг өдрийн дотор би өнөөдрийн дотор би 10 үгс чийжлэх юм бол харин оройд 10 үгээ чийжлэх юм бол сэтгэл хангалуун байх байхгүй юу. Тэгэхээр энэ нэг зориг тавих асуудал. Тэгээ дөрөвдүгээр асуудал нь юу гэдэг вэ гэхээр дөрөвдүгээр асуудал нь болохоор өөрийн гэсэн орон зай мэдрэмж гэх юм байдаг. Орон зай мэдрэмж. Тэгэхээр энэ юу гэхээр зөв миний гэж хэлж чадах болсон зүйлсүүдийн жагсаалтай байхгүй юу? За.
Яадаг хөр одоо жишээлбэл миний гэдэг хэлж чадах болсон зүйлсүүд чамд маш их хэмжээний амралт, маш их хэмжээний тайвшрал, маш их хэмжээний одоо нэгсэндээ юу өгдөг вэ? Одоо нэгсэндээ ажиглалын мэдрэмжийг бас өгдөг вэ? Одоо юу гэдгийг энэ миний сандал гэхэр чи суусан чи сэтгэл бардам суудаг байхгүй. Чи өөрийг чи гадуур ядарч явж байгаад гэртээ ороод өөрөө ирэхгүй ажиллаж чалгуулчихдаг шүү дээ. Тэгдэг. Юу гэртээ ороод нэг залам хөвтийдээ гэж боддог. Оронгуудаа ажиллаж чалгуулцаа аль хэдийн дахиад нэг юм хийгээд сууж идэг шүү дээ. Чи яаж нэхэр миний гэдэг юм чи тийм байдаг байхгүй ч тийм. Тийм учраас миний гэдэг чинь зүгээр эд материал биш. Буцаад миний найз нөхд, миний эцэг их, миний хайны ижид гэж миний гэж хэлж чадахгүй болцсон зүйлсүүд байх хэвээр. Тэг чи одоо ч юу гэдэг найз нөхд чи шал танихгүй хүнтэй би хундгаа ярих уугаад болт. Та хоёрын ярих хэмж олдохгүй би энийг хааж дээврэл суна. Тэг чи миний гэсэн найзтайгаа зүгээр нэг цай уугаад болт. Та хоёрын баг хэдэн зуун жил үргэлжилсэн ч яриач хийсэн шүү дээ усахгүй. Тийм их яад. Яад гэхээр чин тэр миний гэдэг мэдрэмж гэдэг чинь миний гэж хэлж чадах болсон зүйлсээс тийм агуу мэдрэмж төрдөг байхгүй. Гоё юм тий. Тэгэхээр ямар нэг юм миний гэж хэлж чадах болсон зүйлсийг тодорхойлох гэж чухал. Тэгээ нөгөө одоо манай Монголын үг гэдэг штэ. Нөгөө 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан дээр. Яадаг юм чи миний гэсэн 100 найзтай болчих юм бол чиний энэ хорвоо дээр эзлэх орон зай чинь маш том болж байгаа штэ. Чи ядаглаад миний гэсэн 100 найзтай болох чи нэг л нуцтаал зүгээр нэг баг хөлөө хөдлөхгүйгээр ажиллаа бүтээж болно шин. Тэг чинь чи миний гэсэн найз нөхдөг хүн бол яах вэ? Өдөржиндөө хэдэн тэгэл мэг гүйлээгээд ажилтнч бүтэж байгаа юм байхгүй тийм байдаг шин. Чи яаж юм гэхээр миний гэсэн орон зайд дуртагтаад байгаа. Өөрийн гэсэн орон зайд дуртагтаад. Ингэсэн энэ хорвоо дээр чиний эзлэх орон зайг хэмждэг зүйл чинь миний гэж хэлж чадах болцсон зүйлсүүд чамд хэр их вэ? Төдий хэмжээгээр хэмжигддэг байхгүй. Сонсогч та амьдралын өчиг нэвтрүүлгийн лав гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Тэгэхээр миний гэсэн зүйл маш багтаа хүн бол гэж хэлж чадах зүйлүүд хүн бол энэ мэдрэмж дутагдчихдаг байхгүй. Тэгэхээр ажаарлаа мэдэрч чадахгүй, ажаарлаа мэдэрч чадахгүй болохоор амьдрал нь ямарч утгуучргүй байгаад байдаг байхгүй. Тэгэхээр ийм байгаа. За 5 дахь мэдрэмж нь болохоор дурсамжийн мэдрэмж байдаг. Дурсамжийн мэдрэмж. Дурсамжийн мэдрэмж нь юу гэдэг вэ гэхээр одоо сайн ч байгаа, муу ч байгаа. Яг нь ийм л байгаа. Гол нь бид нар чи өнгөрсөн амьдралаа мартаж явдаг. Өнгөрсөн амьдралаас бидэрт юу үлддэг вэ гэхээр дурсамж л үлддэг. Дурсамж үлдэхээр сайхан дурсамж бол чамайг тэтгэж идэг. Улам сайхан болгож идэг. Сэтгэл санаа чи өөдрөг болгож идэг шүү дээ. Чи одоо нэгсэндээ өмнө одоо гэрэлснээ үе ч юм уу хүүхд гаргасан үе бодох юм бол сайхан болдог шүү дээ. Улам сайхан болоод чамайг яадаг ч юм уу эсвэл 10-аад төгснөө бодох ч юм уу те. Ингэх юм бол одоо анхны хайртайгаа уулзсанаа бодох ч юм уу те. Сайхан тэр ажиглалтаа өмчөө дурсахад бол хүн улам сэргэж сайхан хүчтэй болж сэтгэл сэргэгдэг шүү дээ. Тэгвэл муухай дурсамж бол унийг улам гундаадаг. Тэгвэл энэ дурсамжийг зөв авч явах хэрэгтэй гэдэг асуудал гарч ирж байгаа. Эндээс юу үүсдэг вэ гэхээр нөгөө одоо дурсамжийг зөв авч явахын тулд энэ мөчөө чи зөв амьдрах хэрэгтэй болчихдог байхгүй. Яг энэ мөч, энэ цагийг үү? Тий. Яадаг вэ гэхээр ийм чи маргааш сайхан дурсамжтай байхын тулд чи өнөөдөр зөв амьдрсан байх хэрэгтэй. Чи өнөөдөр хүнтэй хэрэлдэх бол маргааш чиний дурсамж чи байх уу? Өчигдөр би хүнтэй хэрэлдсэн гэсэн муухай дурсамж. Өнөөдөр чи сайхан байсан бол маргааш энэ нь бол надад сайхан дурсамж. Сайхан дурсамж. Өчигдөр өстой сайхан өдөр өнгөрсөн дөө гэдэг. Сэтгэл. Чи энэ цаг мөчөд яахын тулд одоо энэ дараагийн цаг мөчөд ажиглалыг мэдрэхин тулд чи энэ цаг мөчөд ажиглалтай байсан байх хэрэгтэй болчих. Тэгэхээр энэ цаг мөчөд зүгээр амьдэрсэн байх хэрэгтэй гэсэн. Ийм л гэдэг. Энэ гол нь хаанаас яадаг вэ гэхээр ийм нэг энтхийн нэг том гууруу байж л те. Тэр гууруугаас одоо нэг гууруу гэдэг нь юу? Гууруу гэдэг одоо нөгөө одоо гэгэрсэн хүн. За ёо энтхийн нэг гэгэрсэн хүнээс нэг сэтгэл зүйч асуусан байна л да. Та яаж явж байгаад ийм юуны сэтгэхүн оргилд хүрээвэ гэж асуусан байна. Тэгсэн чинь нөгөө хүн би хөвчих байхдаа хөвчээдэг, би сууж байхдаа сууж байдаг, зогсож байхдаа би зогсож байдаг, явж байхдаа би явж байдаг. Тэр амьдэрдэг гэсэн үг үү? Тэгж хариулсан байдаг. Тэгсэн чинь нөгөө хүн гайхаад би ч гэсэн бас ингэдэг штэ гэсэн чинь. Үгүй ээ. Хүн бас тэгдэг юм байна. Яагаад гэвэл хүн үргэлж бидний бодол дандаа өөрчлөгдөж штэ. Бид нар баг хөвчих байхдаа бидний бодол баг сууж идэг. Бид нар сууж байхдаа бидний бодол баг зогсож идэг. Одоо нэг юу гэх чи нэг сайхан юунд өсчөнд ороод сайхан чиний үсийг чи үнэхээр сайхан болгож ийн гэдэгт яг тэр мөчөөс таашаал авах юм яадаг вэ? Би өсчнээс гараад юу хийх вэ гэдгийг бодож сууж идэг байхгүй. Төрүүлж яадаг ухаан санаа. Дандаа ухаан санаа гэдэг чинь тэг төрүүлж идэг. Энэ мөчд та хоёр байхгүй байхгүй. Энэ мөчд байх хэрэгтэй байхгүй өмнө жанартай. Тэгэхээр энэ дурсамжийн мэдрэмжийн чинь гол учир нь юу гэхээр энэ мөчтэй чи өөрөө байх хэрэгтэй. Гэхдээ энэ мөчтэй чи зөв байх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа. За ингэж
юугаа. Тэгээд 6 дахь мэдрэмж нь юу гэдэг вэ гэхээр өөртөө итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж мэдрэмж яваад байгаа. Мэдрэмж. Тэгэхээр өөртөө итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж. Одоо энэ дээдлийн 5 мэдрэмжийн аль нэг нь дутагдахаар хүний өөртөө итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өөрөө автоматар унжээдэг. Энэ одоо суурна гэсэн үг үү? Ерөнхийдөө суурна гэсэн үг. Би болдог. Эндээс би болоод тийм. Нэснэ аль нэг нь дутаад ирэнгүүт чиний өөртөө итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь автоматар унж эхэлж байдаг байхгүй. Өөртөө итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг бол хүний хувьд бол хамгийн их хүчтэй зүйл байдаг байхгүй. Өөртөө итгэл чинь асар өндөр байгаа. Өөрийгөө үнэлэх үнэлэмж их өндөр байгаа хүн хизээч ямар ч дарамт шахалт ямар ч юмд авчигддаггүй. Одоо жишээлбэл манай түүхэнд агуу хүмүүсийг харахгүй юу? Одоо даглаа чойнон байна. Одоо нөгөө эренчингоо байна. Одоо хичнээн тэр цаг хугацаа тэр хүмүүсийг шахаж байсан ч гэсэн тэр хүмүүс өөртөө итгэл асар өндөр байсан. Учир нь тэр хүмүүс үнэхээр ажиглал амьдрал нь утга учиртай сайхан амьдарч байсан. Тэр ямар ч тэр хүл цаг үе тэр хүмүүст ямар ч нөлөөлөг. Ямар ч тэр эд материал тэр хүмүүст ямар ч чухал байгаагүй. Тэгж тэр хүмүүс тийм агуу хүмүүс бол чадсан байдаг. Тэгээд нэг мэдсэн чинь нэвтрүүлгийн цаг ямар хурдан өнгөрч вэ? Би бүр гайхаж байна. Яг одоо ингээд 10 цаг гэхэд өндөрлөн тий. Тэгээд дараачийн сэдв дээр ерөөсөө л одоо энэ одоо амьдралын утга учир болоод байгаа өөртөө итгэх үнэлэмжийн талаар хоёлаа сэдвээ задлаад явбал ямар вэ гэдэг асуулт гарч ирсэн. Амьдралын утга учир маань одоо боловсрал талаараа магадгүй та мэрэгжлийн хүн тий. Яаж одоо сэдвчлэн хүрвэл сонсогчд яг дис дараатаа ойлгомжтой байх бол би бас одоо энэ ч одоо өөртөө тавиад одоо нэлээд дуудаж байгаа. За. Тэгэхээр яг одоохондоо би одоо болтроос над чи хүрэх талаар би өөрөө ч яаж чадахгүй. Яг тэгвэл энэ бол дандаа одоо болтор судалгаа явагдаж байгаа байхгүй. Дандаа одоо энэ яаж идрийг хүргэх вэ? Одоо ямар сандаа би одоо хүрэх тал дээр нь яг арга хэмжээ одоо саяхан би одоо хайр ба би гэдэг ном гаргасан л да. Эхний энэ хайр сэтгэлийн мэдрэмжийг зүгээр мэдрэх. Энэ талаар ойлголтыг яах гээд одоо саяхан гаргасан саяхан ороод одоо бас гайгүй борлогдоод гайгүй хүмүүст хүрээ байж байгаа баг 1000 гараад ширхгийч борлцоход байна уу одоо баг нэлээ яаж байгаа хүмүүстээс нэлээ хүрж байгаа нэг зохиол байгаа. Одоо ихний ийм маягаар одоо энэ 6 мэдрэмжийн зориулт би нэг 6 ном гаргах гээд бас төлөвлөд байна. Гэтэ бас энэ бас тийм амаргүй байгаа. Яг ба хугацаа шаардаад байгаа болохоос би одоо жишээлбэл нэлээд судлах хэрэгтэй л байна л да. Одоо жишээлбэл би энэ хайр ба би номыг одоо 4 жил бичиж байгаа ч гэсэн судалж байгаа ч гэсэн бас судалгаанд болоогүй байсан боловч одоо гарахгүй бол бас ингээд нөгөө цаг хугацааны хэтэрхий яагаад байдаг. Шахаад одоо нөгөө хүмүүс нь тэр хамгаалал амьдралдаа хэтэрхийг алдаад ингээд байгаа болохоор хэцүү байна л да. Тэгэхээр яг чаргагүй тэгэл одоо гаргаад хүмүүстэй адагдлаад ихний шатанд хүргэж явах хэрэгтэй гэдгийг одоо ингээд ном зохиол ингээд хүргэх гээд. Сонсогч та амьдралын хүчийг нэвтрүүлэхийн лав гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Амг болон тэгээд одоо тэгэхээр ингээд нэг наад нэг мэдрэмжүүдээс чи нэг мэдрэмжэнд бүхэлдэн одоо 2 3 ном болчихоор чинь тэгээд задлаад ярих гэж бүр одоо яг хаанаас нэг хэлгээ. За тэгвэл нөгөө нэг тэнэг хүн тхий голоор гэдэгчлээ. Би л одоо харгуугаар гаргах юм байна л да ярьсан. Чи яг өөрийнхоороо одоо ингээд яг хүмүүст яаж явах вэ? Тэгээд хүмүүсээс бас чи санал авахгүй юу? Одоо хүмүүс бас нэлээдгүй өөрсдийнхээ саналаа хийлэх байх. Тэгээс одоо би бас одоо зураг дараад байгаас нэлээ яаж юм тэгээд энэ талаар яг одоохондоо нэг манай монгол хүнд зориулсан монгол хүний сэтгэхүй зориулсан сэтгэл зүйн судалгаа шинжилгээний ажил гэж маш ховор байдаг. Монгол хүн сэтгэл зүйчтэн байхгүй учраас монгол хүний сэтгэхүйн асуудал ер нь нэлээ хоцрогдмол байдал байдаг. Одоо жишээлбэл гэхдээ хүмүүс бол одоо яг чаргагүй энэ сэтгэл зүйн асуудал бол их чухал юм байна гэдгийг ойлгох хэрэгцээ нэхийг ойлгож байна. Ягаад гэвэл одоо аажмаар энэ юунаас харагдж ирэх хүмүүс асар хэмжээний ном уншиж байна. Одоо шилдэг юу гэдэг нэг хэсэг лам гайл бижигнэлээс дараа нь лам болсон. Дараа нь бөөгөл өстой. Айхтар яаж одоо буцаад бүгэн болчихлоо гоостой. Одоо хүн сэтгэл зүйн боловсрол яаж нэхэр эн чинь зүгээр нэг эзэмших ёстой гэдгийг мэдэж эхэлж байна. Эн чинь яг зүгээр энэ асуудлууд өөртөө ингээд аваандаа халах болдог байхгүй. Тэгээд эцэс гадаад гэдэг чинь адилхан. Европ, Америк энэ төр чинь буцаад энд манахаас нэлээ цаашаа явчихсан л байгаа болохоос үн жанастай адилхан л тухайн үед бөөнч байсан, лам мэрэгчинч байсан, одоо үзмэрчтэнч байсан. Одоо болохоор арай илүү юу л болчиход байгаа байхгүй одоо нэгсэндээ энэ асуудал нь одоо нэгсэндээ цэгцрээд хүмүүс яг цэвэр одоо нэгсэндээ амьдралаа яаж зүв авч явах вэ амьдрах вэ шинжлэх ухааны талаас нь илүү хардаг болчиход байгаа. Тэгэхээр хүмүүс манай монголчууд ч гэсэн энэ талаас харж сураасаа гэдгийг одоо монголчуудаа хүсмээр байна. Тэгээ яг явцдаа тэртээ нөгөө ойлгох нь ойлгомжтой. Одоо ингээл би урд өмнө нэг сүрхий ингээл
одоо хүмүүс бөөгөө шууж явах чимээгөө сууж идэгсэн. Наа чи тэгээд удахгүй яа нэг одоо тэгээд хүмүүс хүн болгон бөө нэгс ягаалтгаас алгалчихж байгаа юм. Тэгэл дараа нэг яасч ирсэн ингээл янз бүрийн юм гарч ирээлээдгий. Яг энэ бол зүгээр цаг хугацааны үзэгдлүүд. ICS тэгээд юу гэдгийг сэтгэл зүйдлүүлдэг байхгүй. Тэгээд яг Америк, Европ энтерс ягаад тэр их хүмүүс Америкч одоо гэр бүлийн 98% нь сэтгэл зүйч танддаг. Одоо гэр бүл болгон сэтгэл зүйчтэй гэсэн үг. Сэтгэл зүйчгүй гэр бүл гэж баг байдаггүй байх жишээ. Энийний чинь гол учир нь гэх юм бол тэр гэр бүлээ сайхан амьдрах. Энэ амьдралыг энэ зөвөр авч явахын тулд тэр туслагчдыг амьдралын тэр туслагчдыг хайгаад байгаа байхгүй. Тэгээс манай монголчуудын ойлголтоор сэтгэл зүйчлэгээ шууд сэтгэл мэдрэлийн юм ч одоо юу гэх нөгөө мэдрэл галзуу солиотой гэж өөрсдөө ойлгох гэдэг тийм асуудал биш. Энэ бол амьдралын зөвлөгчтэй байхгүй юу? Сэтгэл зүйч гэдэг. Тэгэхээр би хин нэгнээр амьдралаа зөвлүүлээд яадаг ингээд хүмүүс зөндөөлөдөг юм. Одоо тэр чи одоо өөрөө мэднэ гэл одоо чи одоо юугаа мэддгийг ч гэл чи одоо миний мэддэг юм хэлээд надаас мөнгө авахтаа яадаг юм ч гэх шиг ярьж байгаа хүмүүс зөндөөлөдөг юм. Гэхдээ хамгийн гол нь эцэс нөгөө хүмүүс ихэд ухаараад ойлгоцсон байдаг. Яг чаргагүй хэрэгтэй. Ингээл тодорхой хугацааны дараа нөгөө хүмүүс яг чаргагүй миний амьдрал үнэхээр чухал юм байна гэдгийг өөртөө ойлгочих тийм үү. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн цаг үнэхээр дууслаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор сэтгэл зүйч Цэцэнхүү өргөдөж ирсэн. Тэгээд цаашдаа баш хамтарч нэвтрүүлгийг хүргэх болно. Тэгээд таны хувьд бол ямар сэдвээр тэ яг танд ямар асуудал тулгамдаад байгаагаа ажлын өдрүүдээр ажлын цагаар 461212 дугаарыг уцаар та бас өөрийнхөө санаа бодлыг хуваалцах бүрэн боломжтой байгаа шүү. Сонсогч та сайхан амраарай. Амьдралын өчиг нэвтрүүлэгтээ хамт байсанд баярлалаа. Эрхэм сонсогч та амьдралын өчиг нэвтрүүлгийн лав гарагийн давталтыг хүлээн авч сонслоо.